Дулааны улирал ирж хүүхэд залуус замын хөдөлгөөнд дундаг дугуй сураантай оролцох нь эрс нэмэгдэжээ. За цаашлаад осол гарах нь. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-аас 19 насны иргэд буюу үндэсний төвийн мэдээлснээр бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд огцом өссөөр байна. Энд холбогдох байгууллагуудын зүгээс олон нийтийн цагдаа ажиллуулж дүрм журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар болжээ. Хүүхдүүд хэр зүхтаач вэ? Та нарын араас хөөгд байгаа цагдаа нарыг юу гэж боддөө? 3 наашир. Цагдаад хизээ баригдсан бэ? За тэндээс одоо цагдаа ирж байна. За самбайцсан манайхаа ингээ өөдөө бид бүхэн амар чухал видео хийж байна. Энэ маань юу вэ гэхээр суран скутерийн тухай энэ жил хамгийн анх удаа гарч ирсэн нэг сураантай цагдаа нар байгаа. Тэгээ цагдаа нарыг замаараа олоод тэгээ тэдрээс бас асуух юм байна. Манай ер нь юу цагдаа нар маань ингээд автобусныхаа буудлын дээр ингээд шалгалтаа хийгээл байж идэм байна. Энэ хөргөлтийн мопита. Хэцүү юм да тий. Наартай, шороотой, бороотой бүх үед ингээд зогсож байдаг тий. Сайн байна уу? Би ийшээ нэг зогсож байгаад юм асууж болохоор энэ нэг сураанагийн тухай. За бодлоо. Тэхөө. Ийшээ досоод руу ороод огчтой та ороод ирэхгүй. За тэгээ. За баярлаа. За яаж ч тээврийн товчооныхонтой бас нөгөө нэг тээврийн товчооны цагдаагийн газраас за бид бүхнээс тээврийн цагдаагийн албаны зааварчилгаагаар бас ингээд сураанатай цагдаа нартайгаа уулзах гад олчлоо. Тэгээд бүгдээрээ энэ араа манай энэ хүүхдүүд чинь нөгөө сураанатай цагдаагаар гарцсан чинь сураанагаа хаяад дугуйтай болсон юм шүү. Юу тэгсэн чи баахан хүүхдүүд хөөрөөд ирлээ ч тий. Сураанагаа яасан та нар? Сураанаа үргээд болсон. Тэгээ нийгэмдээ чиглэсэн юм нэг гоё сураанагийн тухай нэг хүүхдүүдэд ингээ зөв мэдээлэл өгсөн нэг видео хийгээд өгөөч гэсэн юм. Тэгээд бас та хоёртаас таарлаад цагдаа мөртөө машинтайгаа биш моциклтээс яг өөртөө яг сураан унаад гараад ирэв. Орчин сэргийлгүүднээс сураантай хөдөлгөөнд тэргүүлэлтээр сургууль ойр орчмын бүс болон заагсан цэгүүдээр хойр томилгооны дагуу бид нэр эргүүл хийж байгаа. Тэгээд 4 сарын 10-наас нийслэлийн засаг даргын захирамж батлагдаад нөгөө 2 дугуй тээврийн хэрэгслүүдийн хорио тавигдж байгаа. Тэгээд тэрнтэй холбогдуулаад бид нэр энэ сураан дээр хөдөлгөөн тэргүүлээр ажиллаж байгаа. 4 сарын 10-наас 5 сарын 5-ны хооронд нийт одоо нэг 180 шиг юм осол гэмтлийн тухай дуудлага ирсэн гэдэг аахгүй сураантай. Тэнгүүд одоо яг тэрийг яг сэргийлж бас манай улс маань энэ жилээс бас тийм яг сураантай цагдаа нар гаргаж байгаа юм байна. Одоо ингээд яг 4 сарын 10 тэгээ өнөөдөр чи 5 сарын 17 байгаа даа шүү дээ. Энэ хоёрын одоо ялгаа хэр вэ? 4 сарын 10-нд хамгийн анх та нарыг гарч ирэхэд сураантай хүүхдүүд хэр их байв. Тэгээд бас яг хүмүүс нөгөө те цагдаа ихээр ингээд сураантай хоёр цагдаа гэдэг нэг фэйсбүүк мөнхөр ингээд жоохон бүүлдэд жоохон муу хэлээд байгаа. Тэгээд миний харж байгаа болохоор яг үндэ тэр хүүхдүүдийн те эрүүл мэнд аюулгүй байдал. Тэгээс зарим эцэг эхчүүд бас амар уурлаад манай хүүхдийг торгочлаа ингээд манай хүүхдийг ингээд та нар яа хүүгүүд загнаад байгаа яг үндэ ингээд хүүхдийг хамгаалах гэдэг тэнгуут ингээд буруу ойлголцод үүсэж байгаа юм болоо гэж би бодоод байгаа юм. Бас одоо ер нь хайцангуй гайгүй болж байна. Хүүхдүүд бас ер нь ойлгох хүмүүс нэг ингээд ойлгоод их гайгүй болцоож байна. Ангилтай болцоож байна. Усын дугаараа авж байна. Энэ толь болон энэ хамгаалах каскинуудаа хүүхдүүд бас их сайн хөвшөөд сурчиж бас гайгүй болж байна. Тэгээд жолооч нартай хандж хэлэхэд бас энэ сураантай хүүхдүүд одоо 18 хүрсэн ангилтай хүмүүст бас энэ баруун гар талын игнэгээр явдаг. Ер нь баруун талдаа тэгээд эднэр энэ толь молондоо хараад уг нь манай жолооч нар бас их жоохон соёлтой замын хөдөлгөөнд оролцоод бас одоо бас нэг 4 сарын 10-наас энэ хооронд бид нэр өөрсдөө сураантай үүрэг гүйцэтгэж яхад бас жолооч нар бас их соёлтой болж байна бас. Зөв. Тэгээ хүүхдүүд хэр зүхтаач байна? Одоо ер нь бас гайгүй болж байна. Ер нь бол нэг бас нэг зүхтаахаас илүү бид нэр бас урьдчилан сэргийлэхүүднээс хяналтаа тавиад сургууль ойр орчмын бага насны хүүхдүүд байдаг газруудаар их хяналт тавьж явж байгаа. Хүүхдүүд жоо сахилахгүй даад хоёрыг хараад ингээ жоохон те урдуур хойгоор чи бариараа гэх тиймэрхүү тохиолдол хэр байсан. Эхлээд нэг жоохон тийм байж байгаа. Одоо ер нь гайгүй болж байна. Гэхдээ манай энэ сороо ундаг хүүхдүүд ер нь уртлаа босгох ч юм уу яг энэ машин зам дээр тэр нь бас их буруу л байгаа юм л да. Тэгээд одоо ер нь зөв талаасаа одоо касаг хамгааллын хэрэгсэл английн үнэлтэйгээ баруун гар талын игнэгээ бариад явуул соёлтой замын хөдөлгөөндөө соёлтой оролцуулах нь бас зөв л байна. За гадаа салхилаад бол ер нь цагаагаар хүнд олж идсэн чинь миний ард баригж байгаа барилгын тэр манай хүү маань ингээд сураанаа ундаг байж байгаа. Тэгээд манай цагдаад бас баригдаад тэгээд сураанаа унахаа болоод одоо уулын дугуй унж байгаа гэж. Тэгээд цагдаад хизээ баригдсан бэ? 5 сарын 1-нд найзынхын төрсөн өдөрт явах гэж байгаа. Чи одоо эднээс тэ? 14-т. 14-т. За тэгээд мэдчихсэн юм байж жоохон нэг сахилахгүйдад гараад ирсэн байсан юм байна. Тэ? За тэгээд яг хаана харсан хоёр цагтаагаа? Инх чинь эхлээд тэдэн сураантай хүүхдүүд яг тойрж явж байгаа л. Тэгэл яг харчаал
За цагдаа нар ирж байгаа юм байна да гэж яг мэдсэн мэжсэн чинь. Гинт гарч ирээ. Тэгэд өөрөө доошоо зогтаах гэж үзээд. За яг энэ хүүхдэн тухайн өдрийн болохоор бид нар эргүүл хэний шалгалтынхаа заагдсан зэгтээ үүрэг гүйцэтгэж байгаа хугацаанд яг одоо ингээ хотхон дотор хөдөлгөөн дотор ингээд одоо хяналт тавина. Тэр хугацаанд яг хүүхд маань зогсож исэн нэг дугуйтаа хүүхдээ уулзаад яг тэр үедээ зогсож байгаа үед нь би доороос нь өксөөр гараад ирэхэд манай хүүхд шууд намайг харангуудаа шууд зүхтаасан байгаа. Чи яагаад хараа шууд зүхтаацсан юм бэ? Хүмүүс ер нь одоо үед ер нь бүх хүүхдүүд аваа хараал зогтаа, цагдаа нар хараал зогтаа, нэг хотголоор ийшээ харуул тийшээ яв гээл. Бүгдээрээ тэгээд ахлаар нь л зогтсон. 16-наас хүрээгүй мөртлөө Сороно одоо хүртэл ингээ унаадаас нууцаар унаад байгаа найз нартай хандаж бас юу гэж хэлмээр байна. Болгоомжтойгоор Одоо яг Сурон гэдэг тээврийн хэрэгслийг бол ерөөсөө 18 нас өвсөн ангиллалтай. Тэгээд яг ингээд хамгаалах малгай хэрэгслээ бүрэн өмсөж явж байгаа. Одоо энэ зам дээр явж байгаа одоо хүүхдүүд байна, залуучууд байна, ах нар байна. Одоо өвчнөө хүмүүс энэ хөдөлгөөнд оролцож байна. Энэ хүмүүс нь болохоор яг нөмлөхээ авчихсан. Бид нар шалгуулаад явхад бид нар ямар ч шаардлагыг тавиад одоо ингээд бичиг баримтын шалгал нь ангиллалтай шаардлагатай бичиг баримт бүрэн байгаа тээврийн хэрэгслүүдийг бол за та хөдөлгөөнөө болгоомжтой үргэлжлүүлээрэй гэдэг зүйлийг ярина. 16 нас хүрээгүй 18 нас хүрээгүй ангиллаг байгаа хүүхдүүдийг бол тээврийн хэрэгслийн төр сатуулна. Тэгээд зохих журмын дагуу бол хэрэггүй албан тушаалтандаа шилжүүлнэ гэсэн. Чиний бодлоор Соронотой хүүхдүүдийн осол гэмтэл яг юунаас олж хамгийн их гардیں۔ Одоо мэдээгээр болохоор ингээд те сүүлийн нэг сарын хугацаанд 180 осол гэмтэл гарсан байгаа байхгүй юу? Энд мань яг нөө Сороноогоос гадна нөгөө скутераас орж байгаа л да. Тэгвэл яг ингээд хүүхдүүд ер нь Сороно ундаг хүүхдүүд яг ихэвчлэн ямар байдлаар яг осол гэмтэл гаргаад байна? Миний мэдгээр бол одоо вили хийж байгаад үзүүлбэр үзүүлж байгаад савж унах магадлал айгүй их байдаг. Сурж байгаа хүмүүс нь яг сурцсан хүмүүс нь л арай гайгүй байдаг магадлал нь. Тэгээд машин замаараас айгүй огцсон явах магадлал нь их байдаг. Вили мэлийг яах гээд. Тэгээд тэгээс савж байгааг айгүй харсан. Машин даар зорж байгааг айгүй харсан. Тэгээд зарим хэд нь бол яг хурдны замаар зориулт нь бол анханасаа уулын зориулттай. Уулан дээр унахад бол гайгүй. Зарим хэд нь айгүй сүүлийн үед л ер нь Монгол улсад л ер нь их машин замаар ундий. Сураа онж байгаа хүүхдүүдийг харангууд ардаа ингээд нэг ангийнхаа охтууд мөхтүүдийг юм сунталцсан яваад байгаа юм. Энийг юу гэж бодож байна? Тэгэл одоо гайхуулах гэж л мэдгүй. Тэгээд наасааш хөргөж өгөхөд амар ер нь одоо тэгээ скутер би ч бас тэр өдрөөс хойно хүн сунтлах гал үтэжсэн өөрөө. Зөв. Манай цагдаагийн хувьд болохоор яг сураа унж байгаа хүүхдүүдийн хамгийн амар гэмтэл нь юу байсан бэ? Ер нь л ингээд зам тээврийн осолд холбогдож байгаа хүүхдүүдийг харахад л ер нь айгүй их сэтгэл өвдөн марагддаг л да. Арын дугуун дээр яваад инхээр өөрсдөндөө болон бусдад аюултай байдал бий болгож гинэ гэж үзсэн. Манай цагдаа нар маань тэгээ өөрсдөө яг нэг өсвөр насны хүүхдүүдийн бас яг аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Та бүхэн нас энийг бас зөвөр ойлгоод бас хамтарч ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь бас эцэг эхчүүд маань цагдаа нартайгаа аюул сайн хамтарч ажилласаа гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр ингээд торгуулж моруулахаар эцэг эхчүүд нь манай цагдаа нарт бас уурлаад байдаг гэж байгаа. Яг үндэ хүүхдийн нас хамгаалж байгаа бас нэг хэлбэр шүү дээ. Эцэг эхчүүд маань энд бас аюул том анхаарал хандуулаасаа гэж хүсэж байна. За одоо бүгд ийшээ нөгөө нэг хүүгээ дагаад Соронотой хүүхдтэй очино. За тэгээд очиод бас лавлж асуунаа. Сая амар мөндөр орсон. Мөндөр цохиулсан уу? 17-тай жолтаар байгаа. Чи 15-тай. 15-тай тийм үү. За тэндээс одоо ингэ цагдаа ирж байна. Ер нь бол яг сураа унаад явж байгаад хамгийн төвлөрж унах хэсэг юу вэ? Хотхон дондор байна уу? Зам дээгүүр байна уу? Эсвэл ингээд хүмүүсийн гүйлтий яг аль хэсэг вэ? Машин сүлдэж явж байхдаа анхаарахгүй бол гинт дарж иргээд дахиагаа өгөхгүй. Дахиагаа өгөхгүй дарж ирэнгүүт шууд очиад мөргөн ерөөсөө зогсохгүй. Дахиагаа өгөхгүй дээрэс нэг 2 зураас давж иргээд идэх болохоор ер нь хэцүү. Хааза 50 гэж юу гэсэн үг юм? Хааза ингээд болиулахаар шууд байгаа хөдөхгүй гэсэн үг заяа. Тэгээд тооромж юм шүү. Тооромж. Энэ уур тооны хамт уу? Үгүй артлан. Үу хүчтэй биш лөө. Би анх удаага сураа онж шин. Сүүлийн хааз бол амар асалтай байна. Тэр одоо хэд вэ? Хурдны хэд вэ? Энд чинь юутай 3-тай гээстэй. Өө наа чин 6 кг. 6 юм уу? Чи 18 16 хүрсэн болохоор чи 6-г унаад байгаа юм уу? Юу унах болохгүй шүү дээ. 18 хүрээд үнэлэх авч ижил ерөн 6-аар 3-аас дээш унах шүү дээ. Чи ихтэй 17 хүрсэн юм уу? 15 юм шүү. 17-тай. Бит бодлоо яриад. Нэр 17-тай. Тийм үү? Замын хөдөлгөөнд оролцохын тулд одоо чи яах ёстой гэж боддөө ер нь? Ер нь дүрмээрээ л явж байгаа болно шүү дээ. Баруун гараа бариад. Тэгэл ер нь бол тэгэл явна да. Ер нь бол тэгээд одоо замынхаа голоор тэг машинаа шүлжээл явна шүү дээ.
За одоо чи шударгаар за одоо ингээд энэ нэг унахад одоо чи яг ямар хууль зөрчиж байгаа вэ? Одоогийн байдлаар. За жишээ нь нэг одоо түнүүлэхгүй. За хоёрт ингээд бас дөрөмгүй явна шүү дээ. Заримдаа. Дөрөмгүй юм за. Тий, улаан гэрлэр гарна. Номер гүмч улаан гэрлэр шууд гараал юу. Бас тойл дугуун дээрээ явна заримдаа. Тойл байхгүй. Тэгээд дохио байхгүй. За яг бай. тойл байхгүй дохио байхгүй. Өөрөө ер нь жоох нэг миний сая сонсноороос 7-8 хуулиол зөрчиж байгаа сурана энэ те. Цагдаа нарын нөгөө нэг маний дээр хоригдж байгаа зүг шүү дээ. Оо наашир. Гурваа наашир. За баригдсан. Яава агаа нь ингээд хараа скутер сураанаа ингээд болохгүй дөрмээрээ яваа гэд одоо ингээд видеого явж байгаа байхгүй юу. Охоо харин тийм ээ. Тэгээ чи юу чисээ хаан сууж исэн бинтерээр босоогороо зогссон ёслолцсон явж байгаа нүгөө юу? Тийм. Тэг хаанаас хаа хурж яваа залуус вэ? Game Warrior-даас тэр номин руу. Ямар амар юм бэ? Яаж энэ дээр суучих гэсэн бодол та нарт төрдөг байна. Чисээ яаж сууч вэ? Агаадаа харуул та. Яаж сууч вэ? Ахаа харуул та. За ингээд хөлөө өргөөд ингээд маа залуустай ямар гой завгарлаг юм бэ? За манай чиний өмд кэтмэт ямар гой завгарлаг юм бэ? Яг ийм нэг гурван адилхан найз байхын те өсмөс гоё юм шүү манайхаа. Тэгээ скутер дээр чи яаж болохгүй лээ агаадаа гоё нэг хилээч. Сунлж болохгүй. За окей. Тэгээд 16 нас хүрээгүй бол энийг чи бас унж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээ чи яаж утсан дээрээ энийг бүтгүүлсэн? Ийм Монголиагаар бүтгээд байгаа шүү дээ. Тэгээ Болгоолоо. Хакер. Өөр хүний хайг бүтгүүлсэн. Вэ арай их хүртгэлсэн. Энүүхөө хоорондоо битээ ингэж ахиж сундлаараа заа ёо. Тэгээ манай гурван залуу бол гоё залуучууд байна шүү. Үс ховц сонор монор гоё их хотын залуу сайн. Ирээдүйн их хотыг одоо тодорхойлох залуусаа. За баяртай залуусаа. Амжилт. За яа ийшээ хоёр нь алхаа явчихдаг хөө. Нүдэн дээр ахаад гуруулаа сундлаа явуултаа нь шүү дээ. Тийм үстэй манайхаа. Хуран болон скутер одоо дугуун унжаага нийт хүүхэд багчууд болон ах эх нартай хандаж итгэхэд манайхан болгоомжтой унаарай. За тэгээ жолоо ирж байгаа манай жолооч нар маань хоёр толондоо сайн хараад ойр хавьдчид дугуйтай хүүхэд эсвэл моциклтэй хүн байныг үе сайн бас шалгаж бас хөдөлгөөнд оролцож байгаараа гэж бас гуйж байна. За тэгээ бид бүхний аюулгүй байдлыг төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Монголынхаа нийт цагдаа нартай үнэхээр их баярлалаа. Тэгээ бүгдээрээ аюулгүй сайхан амьдарцгаая.